Цахим хөгжил инновац харилцаа холбооны яамнаас нийт төрийн үйлчлэгийн тоолдог хийсэн. Үүнтэй холбоотоор хэдэн хувийн цахимдсан байдгийг бас тоо гаргасан юм аа. Монгол улсад 1392 төрийн байгууллагууд төрийн үйлчлэгээ олгодог юм байна. Маш олон давхарцсан мэдээлэл гарсан. Бараг 20 мянган үйлчлэгээг давхарцсан. Энэ бүхнийг бид нар шүүгээд 3187 үйлчлэгээ гаргаж байгаа. Та бүхэн харж байгаа бол 2277 үйлчлэгээ болох 77% нь ямар нэгэн байдлаар цахимдсан. Нэн шаардлагатай цахимжуулаагүй үйлчлэгээ бол 822 үйлчлэгээ байна. Үүнтэй холбоотой үндсэн портал нээсэн. Энэ бол олон нийтэд нээлттэй болж байгаа өнөөдрөөс эхлээд. Services хурдан gov.cg юм гэсэн. За энэ порталыг та бүхэн нээлттэй орж олно. Аймагуудаар нь, дүүргээр нь, төрийн байгууллагад нь, яамдаар нь гаргаж олно. Ямар үйлчлэгээ төр олгодог юм бэ? Ямар яам, ямар агентлаг, ямар аймагуд, ямар үйлчлэг бүгдийг гаргацсан байгаа. Мөн үүнтэй холбоотойгоор аль үйлчлэгээ цахимдсан байна. Хэдэн цахимжаагүй шууд харж болно. Нэг осны төрийн үйлчлэгээ ард иргэдийн хяналтанд орж байгаа гэж бүрэн ойлгож болох юм. Тэгэхээр Digital First болон цахимаар нэн тэргуунд бодлогын зөвлөмжийн дагуу нийт төрийн үйлчлэгээний 90%-ийг цахимжуулах зорилго тавьсан. Тэгээ 822 үйлчлэгээгээ бид нар шат дараалтаагаар цахимжуулаад явна гэж бас хэлмээр байна.